Бүгд найрамдах Солонгос улсын гадаад хэргийн сайд Юм Бёнсэ Монгол улсын гадаад харилцааны сайд болдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ айлчлалын зорилго нь Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын иж бүрэн түншийллийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс бүс нутгийн харилцан сонирхсан асуудлуудаар санал солилцоход оршиж байгаа юм. Өнөөдөр Солонгосын гадаад хэргийн сайд Юм Бёнсэ манай гадаад харилцааны сайд болдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Яриа хэлэлцээний үеэр манай иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, бүгд найрамдах Солонгос улсын виз мэдүүлэхэд Монгол улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр болон хуваарь ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахад цаашдаж анхаарч дэмжлэг үзүүлэхийг манай талаас Солонгосын талд хүсэлт болгоно. Түүнчлэн Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах, зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачлагын хүрээнд бүгд найрамдах Солонгос улстай хамтран ажиллах, мөн Монгол улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явцад нэгдэн орох, зүүн Азийн дээд хэмжээний уулзалтанд оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын дараа ноён Юм Бёнсэ Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж ерөнхий сайд Алтан хоёрыг нарт тус